Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Өчигдөр шөнө яасан гэж хүү маань ингээ унтчихаа тийчгнээд ингээд уйлыг над исэн байхгүй юу. Би тэгэхээр нэг тухайн нөрөөд утсан чи халуунгүй. Тэгээд яасан бол тоо гэж жоохон өндөл өгчөөд миний хүү яасан ингээд тэгсэн чи миний чи хөвгдөд байна гээд тэгэд миний бүр амар санаа зовоод яасан бол тэгээд шүн 2 3 өнгөрч ихэд эмнэлэглүү дагуулж очиж байгаа байхгүй юу. Тэгээд чихний эмчд үзүүлсэн тэгсэн чи эмч тэгэл нэг дурандал мэдчихэж байгаа байхгүй юу. Дунд чих нь өрөвсчиж бассейнд явдаг бол тэрийгэ зогсоо гэлтэж байгаа. Тэгээд тийштэй бассейнд явдаг гэсэн чи харин тийм сүүлийн өдрүүдэд бассейны хүмүүс айгүй их ингэж ирээд байна гэж байгаа байхгүй юу. Манай хөлт гэдэг өнгөрсөн 7 хоногт бас нүдэн ухтаад байна гэд нэг эмч дээр авчиж үзүүлчихсэн. Тэгсэн чи яг энэ бассейны уснаас болоод дисимуда билав тест хамгаалсан шүү дээ. Тэгээд ерөн жоохон бохир аваад байна. Тэгээд чихний тусаалга бичиж өгөөд тэгээд хэдийн бичиж өгсөн. Тэгээд юу ч гэсэн эмээ нэг 7 хоног туучих. Тэгээд дахиад нэг ирээд чихээ үзүүлээрэ. Тэгээд ер нь 1 сар бол дахиж бассейнд явахгүй шүү гэдгийгсэн. Тэгэхээр яг бассейны усанд жоохон хөвгт чихээ сайн бөглөж орохгүй бол аюултай юм байна тий. Ойрт нөхөр хүү хоёр маань өглөөд агараад ажил цэцэрлэгтээ явцгаагаал. Тэгэл би яг нэг сургуулийн хичээлийн зуны амралт байгаа болохоор бас нэг их хийх ажилгүй гэр зурал нэг тэгсгээ бийж шít. Тэгээд ууг нь багш судалгаагаа энэ 100 хийгэрэй гэсэн би тэгээд амралтын үеэр яач хийхвтэй гэдэг таахгүй юу. Тэгээд нэг хийх сонирхолгүй 9 сар гаргаад хийнэ гэж өөрийгөө амраагаал хийж шít. Тэгээд тэгчээд нэг 2-7 хоногийн хугацаа байгаа маань. Тэгээд энэ үеэр бас өдөртөө Бээжинд ажил алба эмнэлэг домлогоор аялал зугаалгаар ирэх хүмүүст ер нь орчуулга хийж болно шүү за. Үнээрээ Бээжинд амар сонин за ингээд намар болохоор хүнсний ногооны үн эсрэгээрээ амар юм өсөд идэв шүү дээ. Үн буурах өстэй тий тэгсэн чинь нэг сонин. 这个天气怎么说变就变，我没准备好。这冰凉凉的冷风吹得我穿上了秋裤。这个天气好冷，我要准备穿上了棉袄。最好有一个人可以帮我暖暖冰凉冰凉的被窝。 За өнөөдөр гадаа нэг гоё тийм айхтар бүхчэн бишсэн. Нэг Монголын зуны өдрөөд шиг гоё юм салхитай гоё өдөр байна. Тэгэд өнөөдөр нэг гэрээ ойролцоо идэг Тэнгэрийн мандал сум гэдгийг тэр нь болохоор 1400 онд ихтэй нөгөө хаан Тэнгэрээ тагтуг гэсэн тэр сум баггүй юу. Тэгэд тэр үеэрээ ингээд хоол итгүй ингээд мацаглах ортноос идэг бас юм тахилын ортнууд идэг. Би тэгээд нөгөө жин хас чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд мацгалдаг ортонд мөргөөд тэгээд одоо маргаашнаас жин хас чиглэж байгаа байхгүй юу. Удлаа зүгээр тийм явчиж тэрнгээр зугаалаа. Бээжинд ер нь эртний түүхийн барилга байгууламж дурсгалын энэ газрууд нь түүхийнхээ нэг мин чин гүрний үедээ их холбогддог байхгүй тухайн үед барьж байгуулагдсан барилгууд их байдгийг. Тэгэд одоо чин гүрэн л гэхэд Монголын түүхтэй аюу их шууд ингээ холбоотой байдаг болохоор би бас иймэрдүү газраар ирж зугаалах дуртай байдгийг. Заяа. Сэний яг энэ хэсгийг ганцхан хүнд зориулсан шүү. За тийм болохоор бус нь бити үзээрэй гэдэг таахгүй юу. За ямар ч гэсэн би нэг хүнд өртөө байсан. За тэгээд тэр өрөө дууссан шүү. Намайг бүр өдөр болгон бичлэгээ хууртаа оруулах гэж шаардаад байсан. За болоо энэ талаар дахиж ярихгүй би угаас амар тэнэг өсөн тусаа. За хүүгээ цэцэрлэгээс нь авъя. Тэгээд гэртээ орж хувцас салиад тэгээд нөхрөө ирэхээр гурлаа хамт гадуур гарч манай нэг найзтай уулзах юм. Хамт Бээжинд сурдаг гэсэн багын маань найз гэр бүлэрээ Бээжинд аяллаар ирсэн. Тэгээд найз бит хоёр нөгөө ерөөсөө Бээжинд бакалавра төгсчөөд ингээд аль нь ерөөсөө гэр бүл ингээд тэр ажил төрөлхийд ингээд ерөөсөө хоорондоо нэг уулзч өгөхгүй байжгаад өнөөдөр уулзж байгаа байхгүй юу. Хүнд тэгээд нөгөө яг бакалаврын үеийн найзууд бакалаврын үеийн тэр сурсан орчин айгүй ингээд гоё турсамжаалаа өлтчихдээ амар адлын явдал ихтэй байдаг. Тэгээд яг бит хоёр яг тийм үеийн найзууд байхгүй яг Бээжинд байсан. Тэгээд одоо дөнгөж айл нь гэрээсээ хол ингээд сурж байгаа юм залуу охтууд тэгээд айгүй их нийлж ингэж шоуддаг жоохон адал явдалтай зүйл амар их болдог. Тэгээд дээрэс нь бит хоёр тэгээд энэ хоолны газар амар их орж ирдэг гэсэн байхгүй юу багта ингээд хаяа нэг гэр мөрөөсөө мөнгө авал ингээд мөнгөтэй болчоороо
энэ нөө буфет хоолны газар болохоор жоохон хүмүүс болохоор хаяа нэг орж ирж гэцээ цадтал иддэг заа яврээд тэгсэн чи одоо ингээл харалта 15 жилийн дараа гэсэн чи хоёлаа гэр бүлэрээ юм өнөр өтгөн болцсон ингээд хүүхдүүдээ хооллох гээд уулзчихлээдэг. Тэгээд найз маань 3 хүүхэдтэй аль эзэгтэй нөхөр нь барилгын инженер хийдэг залуу. Тэгээд уг нь би энэ тавыг гэртээ айгүй хөрсөн юм аа тэгсэн чи яах юм бэ чи ядар чин төвөг болчихно гэд гадуур хооллоо гэд гадуур болцчихлаа. За бай бай.